Туг ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралт тань ая тухтай сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Их Монгол радио цай уух зур утгуурн зохиолын цаг нэвтрүүлгээ таны өдийн цайны хачир болгон хүргэдэг. Бид цай уух зур нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин өгтө үүр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дуучийг зурлаар хүргэж байгаа. Энэ удаад та бүхэндээ энэхүү дуучийн 52, 53 дугаар хэсгийг танилцуулах болно. Их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч 52 дугаар хэсэг. Бахим хүзүүтийг 13 настай байхад намын даргаар дуудуулан авчирч сорж үзээд сонгож авсан улаан тунгар хочод ир дамбад арж явуулан шадивлангийн урсгалын тулаанчдын дотроос шалгарч гарсан модны цагуур орж алга болох эгүүзрийн бясалгал аль алийг нь гаргамгай эзэмссэн нэгэн байсан бөгөөд хин нэгнийг араас нь хатгах төдий ухаан алдуулах онцгой эрдэмтэйч хүүг хатгах гээд чадаагүйдээ шарн хөдлөн бохтын хөндийнхэн хизээж тохилтоос болтдгоо гэсэн болтдгол юм байна шүү дээ. Ингэж дотроо бясалган бодож явжээ. Үнэндээ бол хүннүү гүрний дараа Монголын овг аймагуудаас хүчрхэгдсэн улс болох Нэрүүн Жужааны үед тулалдах урлагийн тусгай эрдмийг эзэмшүүлж эзэн хааны биеийг эцсийн мөчөд хамгаалдаг дайчид байсныг улам чадахжуулах зорилгоор энэтхэгээс ирсэн багшид даатхан йогийн давхар бясалгал эзэмшүүлснээс хойш цохилтоос бултах биш, цохилтын хүчийг сааруулах нь бултах, зайлахаас хэд дахин илүү үрдүнтэйгээс гадна цаг хождог гэдгийг баталсан тул Бухтын хөндийн тулаанчдад нэмэлт эрдэм болж суусан нь тэр ачаам. Бухтын хөндийн тулаанчид бол асар их эрдэмтэй нь үнэн хэдийч ил гарч өөрсдийгөө зарлаж явахгүй. Дотоод номлолын тангарахтай тул эрдэм чадлаа нууцлан даруухан амьдарсаар олон мянган жил ам бүхтээ оршиж чадварлаг хөвгүүдээ сонгон авч ямар ч саад бэрхшээлгүй эзэмшүүлснээр ирсэн нь энэ буй. Аян замд гарч мөнх цас дуулыг орон өнгөрөх хүртлээр 5 хоног явлаа. Энэ үед залуу хүү морин дээр сэрүүнээр унтах эрдэмээ ашиглан явж байсан бол газарчилж яваа улаан тонгорог харин огт унталгүй залуу хүүг хөөрдөж. Аргагүй зогсон шингэн байна да. Бидний тулаанчид бүтэн сараар нойргүй явж чаддаг байхад өсөж яваа хүүхдүүд сайндаа 10 хоног яваад унаад өгдөгсөн. Үүнийг багш нар нь сайн ажиглаж морин дээр сэрүүнээр унтахыг сайн зааж өгчээ хэмээн бодно. Харин сэрүүнээр унтаж буйхуу орчин тойрноос соргог ажиглан биеэ сул тавиад цул бураа гартаатхан ямар нэгэн дайралт ирвэл биеэ хамгаалахад бэлдэж 3 дахь мэдрэмжээ ил тавьж явлаа. Ахин нэг өдөр явхад суурин газар харагдаж сумын төв бололтой газар хүрээд ирлээ. Алсаас нэгэн мордон тэднийг тосон хатриулсаар ирвэл улаан тонгорог ихэд найланхаа болж мэдчилж сайн байна уу дарга сайн явж ирв химэн нэг л айсан хүндэлсэн шинжтэй мэдлэх нь ирсэн хүнийг том дарга болохыг илтгэн. Ирсэн ир мэд мэдчихэд Гү чамаг Бухтын хөндийн тулаанчдаас нэгийг олж ирээ гэсэн болохоос хүүхдэд дагуулад ирээгүй юу хэмээн хүүгийн бөөрлүүн жижигэн холгүй зааж ихэд бухимдсан байртай асуулаа. Үүнийг харсан улаан тонгорог "Гүй тарга.
Та буруу ойлгоод байна. Энэ хүүхэд бол бухтын хөндийн шилдэгүүдийн нэг юм байна. Би шалгаж үзээд дагуулад ирлээ. Гэхэд дотоод яамны ир. Та надаар доог тохуу хийгээд байна уу? Ямар шуухан аюултай дайсан ирж байгааг ер нь мэдэж байна уу? Ядаж нас үеинд хүрсэн хүн олж ирэхгүй дээ гэж хэлэлцгаад улаан тонгор хүүгийн араас ташуур далайн гинэт дагз руу зохиод авахта. Нэг хамгаалсан юм чинь хоёр хамгаалчих байлгүй дээ. Тэгэхгүй бол энэ зөрүүд доо яамны мал хүүхдийг буудаад хайчихж магадгүй хэмээн нүүрэн дээр нь сорилт явуулж буй энэ ачаар. Бахимгүзүүд саяхан бие амрааж сэргэн орчныг анхааралтай ажиглаж явсан тул гинэд ирсэн ташуурын чимээнээр зүүн тийш хазааж сугаа өргөмөгц ташуур дагзан дээр нь биш хавирга дээр нь тасхийн буухад хавчин авч хүчтэй доктормагц улаан тонгорог гин алдан өгц татагдахдаа өөрийн ирэхгүй хажууд явж байсан дотоод яамны даргаыг баруун хөлөөрөө хүчтэй гуйдан байж тогтлоо. Гинтийн гуйдалтанд морин огл харайж дотоод яамны дарга цаа талд нь нэвсэг хийм буудуулсан хэрэг шиг салбагнан унав. Нэг хормын дотор болсон энэ тулаанаас нойрон бүрэн сэргсэн бахим хүзүүт мориноосоо өсрөн бууч нүдэн орой дээрээ гарсан даргыг татан босгож та зүгээр үү? Энэ хүн намайг хоёр туудаага гиндүүлэн дайрч байна. Би цочихтой хамаагүй хариу үйлдэл үзүүлж хөдлөөд байдаг юм аа гэхэд мориноос онож нүдний булаа болсон дарга нэрлэхдээ зүгээр хэмээн тоос шороогоо гөвж хамраа тачигнуулан зогсох морь рууга сүдэг догонцож очиод арай хим ордов. Хүүг арай зөөлөн хариу үзүүлэх болов уу гэж бодсон улаан тонгорог ингэн шинэ санаагүй тул яаж завтаад зохилд очдог л болохоос яагаад ч өөрийгөө хамгаалж эвлэгхэн бултаад байх юм. Тунч хэрэгтэй эрдэм сурчээ. Манай тулааны урлагуудаас нэгийг нь мэдэхгүй бололтой боловч нэг л зохилд оруулж болохгүй байна да. Ямар тач нам засгийн том даргад чадвараа харуулах бололтой хэмээн бодож явлаа. Сумын төв орж нэг айлд буувал их л сайхан зантай авгаа залуу хоёр 10-аад хүүхдүүдтэйгээ бужигнаж байв. Дотоод яамны хүн нөгөө хоёртоо чимээгүйхэн байх тохио өгөөд бид мал хайж яваа хүмүүс байна. Танаас умаар дайраад урагшаа явсан сурагтай хэмээн өөрсдийгөө танилцуулж цай хоол идээд аяллаа үргэлжлүүлэн мордцгоо. Саяны явдлаас болоод дуугүй дүлий дөмб оргиж байсан дарга нь төрүүлж дуурсан хөхөөний ам хөлдөн гэдэг нь болсон бололтой гимээ цайруулах санаатай. Улаан тонгороо чамагч муу хүн олно гэж бодаагүй л дээ. Гэхдээ хүүхэд байхаар нь өөрийн ирэхгүй бухимдал төрөөд энэ асуудалд хариуцлага алдвал бид хоёрт цаашлаад Монголын ард түмэнд хүнд гарц хохирол тохиох болно. Монголд гарах энэхүү төлөвлөгөөт том бослохыг удирдах хүмүүсийг угтаж устгахгүй бол томоохон аюул их оронд минь учрах гээд байна. Маршал надад өөрийн биеэр даалгавар өгч явуулсан учраас хүмбэр хариуцлагатай байх нь чухал шүү гээд хүүрүү харж цаашид миний даалгаврыг ягштал биелүүлэх хэрэгтэйг ойлгосноо гэж зөөлөн боловч захирангүй хэлжээ. Урд өмнө нь хиндэж захируулж байгаагүй. Тэр бүхэл тулааны эрдэм заасан багш нь хүртэл ингэж ярьдаггүй байсан тул хүүгийн дургу бяцхан хурч заач гэсэнгүй үгүй ч гэсэнгүй таг дуугүй оргин морио уй давирч чү гэж аяархан шивнэн урагшилж байлаа. Нэлээд зөрөөд нөхөр байх нэ гэж доо яамны ажилтнч тэр улаан тонгорогч тэр аль нь боджээ. 2 өдөр явсны эцэс доо яамны хүн өнөөдрөөр нар шингэх харанхуй нөмөрхөөс өмнө бид байрлалаа эзэлсэн байх ёстой. Эстигүүл бид амжихгүй. Гэхдээ одоо энэ үхэн хооронд юу шалхав дээ? Хилчид бүгд өөр газар харуулдаж суугаа.
Харин дайсан бол манай газар нутгийг сайн судалж мэдсэн байгаа. Бид нар дайсныг хэлгийн зурвсаас дотогшоо ямар ч саадгүй нэвтрүүлж, тайвширтлан чимээ гаргалгүй дагах үүрэгтэй. Нутгийн гүн рүү оруулж байж гинтийн дайралтын. Стигвэл хөнгөн тамир ихтэй дайчид хормхон зур хаашаа оцсон нь үл мэдэгдэн алах бол. Энэхүү хэр хурдан бэ? Гэхэд улаан тонгорог хурдны хувьд сүрхий гэж харж байгаа. Харин тагнах туршихын хувьд ямрыг нь сайн мэдэхгүй л байна. Яавал дээрүү дарга гэж асуухад доо ямны хүн нүднийхээ булангаар хялав цэхвхийн хүүг ажиж байхдаа хурдтай байж мэдхэлгүй байна. Ямар тач Монголын минь заяа арай хайчхаагүй байлгүй. Энд тэнд байгаа тулаанчид олон мянган жил үүргээ сайн баялуулж ирсэн гэдэгч. Дамбадарчаа шадвлангийнхнаас өөр тулаанчдыг ямар үдсэн биш. Дам яриагаар бухтынхныг өөр ингэсэн өврөмц онцлогтой. Дэлхийн хаанч судлагдаагүй нууц чадварууд ихтэй гэдэг юм билээ. Энэ нь тэдний аж төрөх байдал. Энгийн хүмүүсээс бараг ялгддагуд их учир байгаа бах. Магадгүй нүүдэлчин удмын өв соёлтой илүү ч холбогдсон байж мэдэх тул тэдний олон мянган жил үе дамжуулан сурсан тулааны эрдмийг өвөрлсөн гэхээр зүгээр үйл байх ёстой та гэж бодсон ч юу ч дуурсангүй чимээгүй л чү гэсээр урагшаалж явлаа. Тавин 3 дугаар хэсэг. Ламавын дан очиж сахиус бурханд нь өөрийгөө даатхан сэтгэл санаагаа өргөхөөр зоригтой. Саяхан агууд өөрийн мэдлгүй очиж чон хотоо учирснаас үүдэн гидсэнд бүр минь айж цочиж буцарцсан байх вүдэ гэж санаан зовн шийд гаргасан бэр өглөө нар мандамагц торгон хэрэг унан 3 нуурын газар руу ганцаараа гарчээ. Дөөнийг инхүү явхад хадан бүдүүн бураавга санаан зовж. Гэ тулгар вийтэй. Төрөх төхөж байж нааш чаас холиход байх юм аа. Гэ гэртээ зүгээр сууж байгаад төрж болдоггүй яачсан хүн бэ гэж нэлен ширүүн өглөж эсэргүүцсэн ч бэр зүтгсээр угаад гарчээ. Баяхимгүй зүуд чөдөртөө мордуудад өхүүлэн орчин тойрныг дурандаж байталаа. Нүднийх нь үзүүрт торгон сайхан алхаа явдал торж харагдахад бүдүнгэцтэй бэр хойшоо зүглэн ганцаараа явж байгааг ажиглалаа. Ихэд гайхсан Баяхимхүү зүуд. Энэ хүүхэн чинь одоо ямар хаширдгүй хүүхэн бэ? Гэртээ зүгээр сууж байж болдоггүй юм байхад ингэж бүдүүн бураавга шиг амандаа өгүүлсэн ч явах чиглэлийг нь баримжаалж зөв ламавын да очих гэж байгаа юм болов уу та. Гүй бас л зэгсэн хол шүү дээ хэмээн бодож амжлаа. Шүдэртөө мордоо гэртээ дөхүүлж хоноо бэлчээчгээд гэртээ орон ээжийнхэн чансан цайнаас уухта ээжээрээ шаардуулан байж амнаасаа арайхийн ганц 2 үг унган аар сархан зүйл хийгээд холоорын сонин болгож үдсэн харснаа товчхон бөгөөд тодорхой хилэнгэ өглөөний цайгаа яруухан ууж арын өндөрлөг толгоо руу бүг шогшуулан гараад бэрийг хаан явж байгааг хэрэгт дурлан харвал харагдсангүй бөгөөд бодвол хойд талын нууц хонхрууд руу орсон бололтой. Гэтэл дурангийн үзүүрт нь бас нэгэн хүн тэмээ хөдлөн сайвруулан ирж явж харагдахыг сайн ажвал морных нь явдал имэйл дээрээ суусан байдлаас нь анзаарах юм бол яхааргүй бэрийн хатам байв. Энэ хүн чинь гэрийн модонд явсан гэсэн. Дахиад л хоосон тэмээ хөдлөөд ирж байгаа юм уу та? Аргагүй. Уран хажууд энэ жил хур бороо ихтэй. Гэрийн мод бэлтгэх материалаа сайн хатаач чадахгүй байгаа гэсэн. Үнэн болж таарлаа шүү. Дэмэл 10 хоног бие зовоож явхаар жаахан хардсан ч
сураг тавьж байгаад явахгүй дээ гэж бас л өөртөөгөө яриад дурамгийн чиглэлээ өөрчилж энэ олон хотгоруудыг те мал ийгч хүний ийгч аль альнийг нь сайн уншив. Гэхдээ л цаг хугацаа юм болохоор ингээд гараад иртгэл байхгүй юу гэж шивнэн саяхан алга байсан бэр нилээн холдсон шинжтэй бараан бүдгэрэн явж байгааг олж харчаад түүнтэй уулзсан мэт дотроо баясан бодлоо. Хонио тогтуухан эдээшлэх газар руу залжхаад бэрийг алсаас дуран татаж харуулдан аль болох өндөр газар бараадаж хол хорийг ажиглаж хэн ийм ал хаана яваг бүртгэн бас хаанаас юу нэмэгдэж шинээр ирж байгааг тоочин суухын зэрэгцээ давхар витэй бэрийг 3 нуурын уулзар хүртэл ажиглаж байх гэснээ гинэт зоримог шийдвэр гаргаж ерөөсөө холоор тойрч давхиж ачаад санаандгүй таарсан хүн мэт уулзсан жаахан газар төхүүлж өгдөг юм билүү. Ганцаараа энэ хол газрыг туулах гэж өөдөж яваа хаа та хөөх юм ингэж бодлоо. Ингэж шийдвэр гаргасан бахим хөзүүтийг морины хурд мэдэн алсуур цогиулж явхад бэр төрсөн гэрлүүгээ явж байгаадаа сэтгэл нь баясан. Нөгөө төгөр ард үлдээсэн алаг нүдтэй хүүгээ бодож ойлсаар үлдсэн шүү дээ өрмин. Ээжтэй хичнээн ч хайртай юм битээ. Намаг наас цааш явхад ганцаар таатал ааштай хатам ээжтэй минь бас хэцүү л байдаг бахаад. Гэхдээ одоо бас ч гэж томоожж ухаачаад дүүтэй болох гэж байгаа гэдгээ ойлгоод байх шиг байгаамаа. Ээж нь удахгүй ирэхэд ирнэ өрмин гэж аман таавглан морныхоо амийг татасхийн гэлдрүүлж байхдаа бас ч гэж хол газар шүү. Энэ хол газрыг замын хантай тулсан бол хичнээн сайхан бэ. Сонин сайхан хуучлан үейтэнгийн залуустай бол ам хурайгүй явсаар байтал ямар ч хол газар нэг л мэтгэд хүрээд очдөг шүү дээ. Жаахан охин байх та игчтэйгээ голдуул хол газар явдаг байж үлээ. Ханинда 2-3 үг солиод нэг нэгнээ цаашлуулад игчийн хэлсэн тоглоомын үгийг даахгүй уурлаж нэг инээж нэг явсаар зам хорсныг мэдэлгүй их л хурдан явж өндөр шилээс 3 нуурын уулзурт бухаад ирчихсэн байтгсан гэж бодоод нэгэн гүвэн дээр гараад ирвэл түүний хүслийг биелүүлэх гэж байгаа юм шиг сумын төвөөс ирж яваа болол та бараа морьтой хүн довтлон айсуу харагдлаа. Сайн ажиглан харвал баяхим хүзүүт байх өгөөд бэр гайхсхийн өглөө намайг гарч явахад шүдэртэй морио аваад харж явах шиг байсан. Хитийдээ сумын төв рүү явсан хүн бэ. Арай намайг ийш гарсныг мэдээд амтаад явж байгаа юм биш вэ гэж хард өрөв. Мордны гэрхийг хүлээх зуур морио түр амрааж 2 бие явж байгаа юмт жаахан нуруугийн сэвхийг гэж бодоод өндөрлөг толгоогоос жаахан уруутахад хад бараадан бууж салхи нөмрлөн суулаа. Тун удалгүй бараа мортон хүрэлцэн ирж хоолоо засан хажууд нь буухад эргэж харвал түүний бодсон зөв болж баяхим хүзүүд инээсээр бууж ирэх нь жаахан охин цагт хонь хариулж явахдаа морийг нь үргээж унгах төгтөг тэрхүү санагдахад өөрийн ирэхгүй нэг л дулаахан мэдрэмж төрж хүүхэд насандаа очсон мэт сайхан санагдлаа. Төвний гэрвэл яасан ч нүур өгөхгүй дээ гэж бодож байсан бэр өөрийн мэдэлгүй инээд алдаж. За өглөөхөн чөдөртэй морь гэр рүүгээ дөхүүлж байсан хүн чинь хитийдээ сумын төв орчихдаг билээ хэмээн тас хөхрөн түүнээс асуухад ингэж асуун чинээ санаагүй бахим хөзөөд сандарч. Энэ том алагнууд намайг бас харж амжсан байх нь гэж бодоод гээ сумын төв явах гэж байгаад болж 3 нуурын уулзуур орж лам авт чинь бараалхаад буцдаг юм билүү гэж бодоод л химэн мөчөөгөө өгөхгүй хариулчихад инг чи бас хаширахгүй л байна уу? Яагаад байн ийшээ тийшээ цогуулаад байдаг хүн бэ?
гэж сэргүүлэн асуулаа. Ингэж асууна чинээ санаагүй бээр бас сандран хэлхүүгээ олж ядахта. Яана намайг ийш тийш явж байгааг хараад хүрээд ирээсэй гэж боддгийг маань харин энэ залуу мэддгийг юм шиг байгаа да гэж санаа нь зовсондоо нүүрэн шасуулан ичингүүрч ламавинда очиж сахиус бурханд мөрөх гээдл агууруу санаандгүй очиж гидсэнд байгаа үр хүүхдээ айлгчих уу гэж санаа зовоод сууж болдоггүй гэж үнэ хэллээ. Ийхүү хоёр залуу нэгэнд нүүр хагарсан тул мордоо давран явдлаа жаахан хурдсгаж хол ойрын сонин хуваалцаж явхдаа залуу цогүлж бэр торгон хэрээрээ бөмбөлзүүлж явтал урд тулын хаттай хүрэн өвзүүрийг орон нэгэн мортон гарч ирснийг хараад тэр хоёр нүдэндээ итгэж шалсангүй. Эвлийн үрийн дарга хүүхэн зээрдмөр унаад хөх торгон дээлийг шар бүсээр жимбитл орон бүслэж бритгэн малгайгаа хазгай дүүхэн тавьчихсан хатруулсаар хүрээд иржээ. Эвлийн үрийн дарга гэж цас шиг цагаан царайтай хүүхэн тэр хоёрыг дахин хамт явахыг хараад нүдэндээ итгээгүй бололтой зог тусхийн жолоогоо татаад алхуулсаар ухтаж ирэв. Ингэж улаан халз уулзсан чинээ санаагүй. Хоёр учиргүй сандарч бие рүүгээ саяхан уулзсан хүмүүс шиг гайхснаа эвлийн үрийн дарга руу зэрэгцэн харцгаах нь ихэд сандарсан байдалтай харагдах ажээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин өвгтэй үр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч хос хоёр, дууны нариулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Эрхэм сонсогч та Сэрчин өвгтэй үр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч номыг худалдан авахыг хүсвэл цэцэг төв 9521 тэг 413 Гранд Плаза 4 давхар 417 тоод Герман гутал мөн бүхийн өргөө гоё офис харилцуулсны дугаар 8810 17 14 мөн Аз хур интерномын дэлгүүрүүдэд худалдаалагдж байна. Сонсогч та өдрийн цайгаа уучхад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.